Өглөөгийнхаа нойрон амгалан айлтгая. UBS телевиз дээр сайн уу сайнаа ток шоуг үзэгч та бүхэн сонгон үзэж байна. 7 хоног бүрийн бям гарагт үзэгч та бүхэн зориулан шин зочин урьд сонирхолтой арслаг өнүүлэх хичээдэг сайн уу сайнаа ток шоуны нэгэн шин дугаар эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтээ урьд дээрсэн хүндтэй зочноо одоо танилцуулъя. Монгол Улсын урлагийн гавь зэтгэлтэн зураач, дизайнер Эрдэм Бэвлэг миний урилгаар хүрэлцээрлээ. Сайн байна уу та? За сайн байна уу. За. Сайхан нэвтрүүлэгтээ урьсан одоо сайхан сүйд бас сарны цэцэгтэй ирлээ. За баярлалаа. Зочноос амь цэцгийн бэлэг аавна гэдэг бол миний хувьд хүндэтгэлтэй хэрэг. Таныг судална урьж байна. Бям гараг бүр шин зочин урьд сонирхолтой арслага өрнүүлэх хичээдэг сайн уу сайнаа ток шоуны нэгэн шин дугаар инхүү эхэлж байна. Өнөөдөр миний урилгаар Монгол Улсын урлагийн гавь зэтгэлтэн зураач, дизайнер Эрдэм Бэлэг уригдээрлээ. Сайн уу сайнаа ток шоуны урилгыг танд хүргүүлэхэд чухам ямар ажилтай хаана ямар ажил амжуулж явсан бэ? Энэ асуултаар би бас зочныхаа тухай хамгийн сүүлийн үеийн сониныг өөртөө бас тодорхой болгоод авчихдээ юм л да. За тэгэхээр энэ нэвтрүүлгийг яг нь ер нь үздэг тий амралтын өдөр тааруул болж өгөл үзэхийг боддог доо. Тэгээд их сайхан нэвтрүүлэг харагддаг. Тэгээд яг энэ нэвтрүүлгийн урилгыг авч яхад бол яг бас л ажиллаа хийгээл гүйж явсан. Ер нь бол одоогийн байдлаар хоёр ажил дээр ажиллаж байгаа болохоор бас жаахан зав муутай байдаг. Ер нь шөнө оройдог болцоо харьж байгаа тийм. Тэгээд яг тэр үед бас л нөгөө майдар бурхныхаа ажлыг хийгээл явж исэн баг тийм. Бас хажуугаар нэг төрийн ажил асч байгаа. Тэрэндээ бас зүтгэж явсан да. Зочинтойгоо ярих сэдвээ мэдээж сэтгүүлч хүн тариулаад бодоод суудаг л да. Эхний асуултаа ямар асуулт байх вэ гэж бодсон. Сүүлийн үед ирэх цагийн бурхан их майдраа бүтээн босгож байгаа тухай ийм реклам яа харахгүй телевизүүдээр бол анхаарал татаад ирсэн. Эвнийг ийм бэлэгдэл энэрэнгүй их майдар. Буян сансын энэ ажил сайхан ажлын бүтэмж юу нь хэрэг? За ер нь бол сайхан л бүтчихээн л да. Тэгээ энэ ажлыг бол бид нэр өөр 2006 онд ярьж ирсэн. Тэгээ ярьж исэн ажил ингээд яриад ахаар бүтдэг, мөрөөдөд ахаар бүтдэг гэдэг л үний юм байна л да. 2006 онд Чингис хааны өшөөг барьж явах үедээ одоо энэ улсын хурлын гишүүн одоо энэ сайд Баттулга бид хоёр за яг нэгэн Чингисийн өшөөг нь босгочлоо. Одоо тэгээд дутуу хагас ч гэсэн тий босгосон. Тэгээд 2006 оны өвөл нь бид нар ярьж ирсэн. Ер нь дараагийн төсөл юу байж болох вэ? Одоо яг нэг урлаг соёлын ус болохоор зэрэг соёлын бүтээн байгуулалтууд руу их анхаарах юм байна л. Тэгээд за яг зүгээр ер нь бурхан шашны нэг юм байвал бас сони юм уу? Энэ өөрөө соёл юм байна гэж ярьж ирсэн. Тэгээд тухайн үед бол нэг сайн ойлгоц муутай байсан л да. Ер нь бол дэлхийн том бурханы цогцлборуудыг харж ирсэн. Христийнч тэр, буддийнч тэр ер нь лалынч тэр соёлын бүтээн байгуулалтуудыг харж ирсэн. Тэгэхэд бол их л хүч хөрөнгө хайдсан байна да гэж жоохон зүрх хөвчл байсан л да. Тэгээд л бүтгэж юм уу ч юм уу яг яриад өнгөрсөн. Бас мөрөөдөөл өнгөрсөн. Тэгээд 10 оноос 9 оноос сэргэж ихсэн яриа маань. Тэгээд ерөнхийдөө улс орны маань хөгжилж бас жоохон сэргээд ирлээ. Ер нь бас бүтээн босгох сэтгэлгээ хүмүүст их сайхан болоод ирлээ. Тэгээд одоо нөгөөх ярьжсэн эхлэл яасан ингээд 10 оноос яг үйл ажиллагаа эхэлсэн тий. Эцэг өвгдөөс өвлөгдөн ирсэн
агуйг түүх соёл, өргөн удам нутаг, асар их байгалийн баялагтай Монгол орны хөгжил дэвшил хаанаас эхэлдэг. Эвнийг ийм бэлэгдэл энэрэнгүй их майдар. Тэгж их майдар бурхныг нөгөө уран бүтээлч хүн чинь ингээл зураг төслөө гаргахаас эхлээл нүдэнд харагдаал зүрхэнд ингээл тодорхой хэмжээнд нэг өвөгтгөн байж ажил тэрийг бүтээн босгох шүү дээ тийм ээ. За яг ийм зүйлийг л бий болгондоо гэл одоо жишээлбэл хөрөнгө оруулагчтайгаа ярьж ах тэр мөчөд таны яг одоо өнөөдөр бол нүдэнд нь ингээл бүрэн гүйцэд харагдчихэв нөө таны. Анх нүдэнд харагдсан уу, барьсан уу гэдэг дээр бол харагдсан гэж бодлоо яриад яг хөө зүгээр ер нь их л цаанаасаа л нэг тийм энэ бурхны цогцлборыг л хийх ёстой л байсан юм байна гэсэн тийм мессеж л ирсэн юм шиг байгаа юм. Тэгэхээр энэ ер нь бол Монгол хүмүүсийн сэтгэлд байдаг юм шиг байна. Яг нь ер нь бид нар мэддэг штэ өвөг дээдс маань өвөө маань эмээ маань одоо ярьж байхдаа бол амьд байхдаа ярих нь бол дандаа майдар бүтээх юмсан, майдар бүтээхэд оролцох юмсан гэж их ярьдаг байсан. Тэгээд одоо цаг хугацаа болдгоо байсан юм шиг байна. Тэгээд ингээд өөний амьдралын жамаар бүгдээр өөд болцоодог. Гэтэл бидний яг энэ амьдарч байгаа үед майдар бүтээх тухай сэтэл бидэнд хаанаас ч юм орж ирсэн энэ сайхан мэдрэмж бол та бидний зөвхөн миний биш бидний биш бүгдээр ингээм монголчуудын маань их азтай үе бас ирсэн болов гэж би бодоод байгаа. Тэгээ яг яагаад азтай байдаг гэдэг тал дээр судлаад бариад уншаад өдөр үзэхэр их л сонин учрлууд байдаг юм байна. Таны хувьд одоо зүгээр уран бүтээлч гэдэг талаасаа энэ одоо бүтээлийг харж байгаа юу? Эсвэл монгол хүн магадгүй нөгөө шашин соёл зүрх сэтгэлд ч юм байгаа шашин соёлоороо тэрийг мэдрээд байна уу? Эсвэл зүгээр л уран бүтээлчийн хувьд л энийг нэг бүтээн босгох чи гэсэн. Одоо таныг нөгөө яг энэ салбарыг хэр сайн мэдэх вэ гэж асууад байна шүү дээ. Тэгээ яг уран бүтээлчийнхээ үүднээс ороогүй ийм том цогцлборууд байгуулсан Чингис хааны цогцлборч тэр мөртөшөө шүү дээ тэр ч тэр одоо энэ майдарч тэр яг одоо хувь уран бүтээлч талаасаа бол учиргүй их тийм өөрийн амбиц бол байхгүй л тий. Зүгээр энэ нийгмийн захиалга юм уу гэж харагдаад байна. Тэгээ их олон нийгмийн энэ их олон хүний энерги өнгөрсөн одоо ирээдүйн энэ хүмүүсийн энерги бидэн дээр төвлөрч биднээр л дамжуулж энэ юм хийлгээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр нэгэнт үүрэг маягт болчиход байгаа энэ. Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага ч юм уу тий баг тим юм уу даа л гэж харж байгаа дээрээс бол шантрагч үе гарч ил байна л да яг үнэ хэлэхэд бол тэгэхээр яг уран зураг гэж яг үндсэн мэрэгчлэрээ зурж байвал тэр нөөрэ надад жаргал л та яг үнэндээ бол. Миний мэдхийн 90-ад онд монголчууд одоо бүх нийтээрээ ингээд баг нь баг гэхгүй их нь их гэхгүй зүрх сэтгэлээрээ хандив өргөж босгосон бурхан шүтэн бол жанраас бурхан байна л да. Тэгээ дараа нь одоо Чингисийн морьт хөшөөний цогцлборыг бүтээн босгоход бас монголчууд ийм хандив сэтгэл зүрх оролцсон гэж миний хувьд сонсч байсан. Тэгэхээр энэ бол их зүйл хилээд байна л да тий. Их олон хүний сүсэг бишрэл одоо дээрээс нь зүрх сэтгэлийн тийм өглөг хандив гэдэг бол ямар зүйлийг босгоод ирдэг юм. Нэг уран бүтээл нөгөө талд нь нэг бүх нийтийн сэтгэлгээний нэг зүйл яваад байна л да. Яг зөв чи их зөв ажигласан байна. Яг зөв хэллээ. Тэгэхээр наадах чинь Чингис хааны өшөөн дээр одоо жишээ нь Баттулга гэдэг хүн ганцаараа мөнгө гаргаа бариул барьчихал байсан баг л да. Гэтэл тэнд олон хүнийг оролцуулах хэрэгтэй. Одоо Монголын 50,000 хүүхэд оролцсон байдаг ш. 50,000 хүүхэд нэг төгрөг өрч болтох нь 100 төгрөг өрч болтохоо оролцож тэр чинь бэлэгдэл шүү дээ нэг тийм. Тэрнээс бол тэр мөнгөөр бол тэр бүтээн байгуулалтанд бол одоо учиргүй их том хөрөнгө оруулалт болохгүй ч гэсэн тэр бол хүний зүрх сэтгэлийг оруулж ийн холбож өгж ийн гэж тийм. Тэр утгаараа оролцуулж исэн мөшөө маш олон одоо иргэд аж ахуйн нэгжүүд бас тэнд хувьцаа хэлбэрээр орсон байдгийг. Тэрээр орчин үеийн менежмент рүү оруулж ирж шээ. Тэгээ энэ бол их хэцүү. Ингэж олон түмэн орснороо тэр хөшөө өөрөө энерги нэг томорч ирж байна. Яг энтэй адилхан жанраасхийг бас бид нар хүнд хэцүү үед босгосон байдаг. Тэгэхээр тэр үед одоо хүн болгоно гэдэг та нар залуу байсан хүүхэд байсан байх мэдэхгүй байх. Зүгээр ер нь бол лангуун дээр давсал байна гэдэг л байсан үе л дээ. Их бараа хүнс хомос картын системд айл гэр болгон карттай тэрэндээ таарсан талах будаага авдаг өөр илүү гарах ямар ч болцоог гэсэн үе л дээ. Тим үед бид нар монголчууд эдэн дөргөөний илүүлээд байгаа юм илүүлээд жанраасхийг босгосон тэрний энерги хүчээр монголчуудын бэлгийн мэлмий нээгдсэн гэж их ярьдаг. Одоо хүнд бас бэлгийн мэлмий гэж байдаг. Тэрийг нээхгүйгээс болж энэ буруу хөгжлийн юмуд их гардаг. За ингээд жанраасхийн ач юм бол тийм болсон. За Чингис хааны хөшөө бол монголчууд бахархалтай гэдгийг харуулж чадсан том бүтээн байгуулалт болсон. Бахархал дээрээ төвлөрч чадсан. Том юм бүтээж чаддгийн байна шүү гэдгийг харуулсан. Эр хүмүүсийг жишээ нь одоо манай компанийн улс төрчдийг том зорилготой байх их том эхлэл болсон нэг хөшөө шүү дээ.
Тэгэхээр энээс хойш 2006 оноос хойш 2007 оноос хойш оюутлага 5-7 гэл тесрэлттэйгээр гараад ирсэн. Энэ яаж ийм өөрөө хүний сэтгэл тэгд нөлөөлдөг урлагийн том бүтээлүүд. Ийм айхтар ид шид байдаг урлагийн ид шид, хөгжимд байдаг ид шид шиг. Тэгээ танаа UBS телевиз ч гэсэн их олон хүнийг хамардаг, олон хүний төлөө юм хийдэг, олон хүний бас хүч оролцоогоор бүтдэг учраас маш олон үзэгчтэй болж байгаа. Ер нь бараг хамгийн тэргүүний телевиз болж байгаа. Тэгээ энэ олон хүний энэ хүч гэдэг их чухал. Тэгтсмаа монголчуудын цөөхүүлээ бид нэгдэж ажиллаж байгаа. Тэгэхээр энийг л явуулж байгаа. Тэгэхээр майдэр бол яг ийм төсөл. Бас л одоо дараагийн одоо хүмүүсийг ийм нэгдлийн бэлэгдэл. Жанраас үг бол одоо бэлгийн мэлмийн нэх одоо тусгаар тогтнолын бэлэгдэл гэж явж байгаа. Одоо бид нар эв нэгдэлтэй байх цаг үе ирсэн гэдгийг дохио тэмдэг. Тэгэхээр эв нэгдэлтэй байх юм бэлэгдэл төр энэ бүр их олуулаа оролцох ёстой. Бас л дахиад хэлий мөнгө төгрөг дутаад байгаа олон оролцуулах гэдэг ерөөсөө биш. Бүгдээр оролцож энэ олон өмнөний л өмч болж үлдэнэ. Соёлын сайхан өмч нь болж үлдэнэ. Дараагийн хүүхдүүдэд ойж үед маань. Яг энэ хүчит таныг одоо өөрийнхөө ярилцлаганд уриал ярилцж байгаа сэтгүүлч нар бол яхахгүй л энэ төслийн тухай ярьж байгаа бахал та. Тэгээд миний ярилцлага бол арай өөр онцлогтой. Тухайн хүнтэй ярилцаад тухайн хүн маань хинбэ гэдгийг л илүү одоо хүрэг ярилцлагч гэдэг юм уу те. Тэгэхээр аливаа хүний ажил амжилттай явахын их үндэс бол яхахгүй ижээ аваас бас үндэстэй л байгаа шүү дээ. Миний хувьд ингэж боддог юм л да. Хүн бид нар та хоёр бол жишээлбэл одоо мундагтаа өнөөдөр энд ингээл нэг энэ дэлхийн ертөнцид хүн болж төрчөөл ингээ явж байгаа биш. Энэ төрлийг олж төрөхөд бидний эцэг их, эмэг их тий одоо бүх одоо өмнөх удам угсааны маань одоо энэ юу гэдгийг цаанаас тийм өгөгдлийнх нь үр дүнд та хоёр өнөөдөр энд хүн заяаг олоод сууж байгаа гэж ойлгож байна л да. Тэгэхээр таны хувьд энэ уран бүтээлч болох анхны өгөгдөл нь жоохон юу байсан? Үүнээс яриагаа хоёлаа өргөжлүүлээд гэх юм. Тийм бас олон сэтгүүлч нартай уулзж ярилцлага өгж ил байгаа л да. Тэгээд тэр дотроос ээж аавынхаа тухай яриач гэсэн одоо баг асуулт байдгүй. Өөрөө сайн өнөөдөр тийм асууж байгаа бас их сайхан санагдаж байна л да. Энэ бол бас хөндөх ёстой сэдв. Бид нар энийг яагаад юу н асуудаг юм бол би яагаад энэ тухай ер нь ярьдаг юм бол гэж одоо сая гинц бодогдож байна л өөрөө ч асууж байгаа. Тэгээд үнэн л дээ бид нар бол хүн заяан төрнө гэдэг бол энэ зүгээр энэ сүүлд энэ бурхан багшийн цогцлбор одоо энэ будда юу майдрын цогцлборыг хийгээд явж байгаа үедээ өөрөө ирэхгүй буддын соёлын талаар ном уншиж эргүүлж харддаг болдго юм байна л. Тэгэхээр гомон их буруу явж яснаа одоо мэдж байгаа юм л да. Тэгэхээр их олон мэдлээ мэдж байна. Ерөөсөө цаашдаа ч их сонирхож эхэлсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө ямар нэгэн шашинч биш юм байл шүү дээ. Энэ зүгээр нэг хүмүүсийн амьдралаа зөв ойлгох,
хүн нийгмийн харьцаанд хүн бие зөв авч явах, хэний ач буйнаар хэний зэрэгтэй явж байгаагаа мэдрүүлэх ийм л харьцааны соёл сайхан л юм байсан юм байна. Тэгэхээр энийг л харахтаа зэрэг өөрөө хинбэ гэдэг эргээд харахтаа зэрэг ээж аавынхаа бас ач хавьяаг бол үнэхээр мэдэрч эхэлж байгаа юм л да. Тэгээ манай аав бол яг гоо эмч хүн, ээж бас эмч хүн. Аав бол эмч хүн байсан. Тэгээд сэтгцэн эмгэг судлалын одоо доктор профессор хүн байсан л да. Тэгээд хүний сэтгц гэдэг юмыг судалдаг хүн байсан. Сэтгцийг судалдаг тэрнгээрээ маш олон ном одоо 200-аад ном гаргасан гэж ярьд юм байлээ. Тэгээд 2000 гаруй шавьтай. Тэгээ энэ хүн хорвоо дээр төрсөн утгаа бол их зөв ойлгож амьдэрсэн юм уу гэж ойлгодог. Тэр хүнд ямар ч эд мөнгө байсангүй. Бидэнд өвлүүлж үлдээсэн нэг ширхэг одоо хевсж байхгүй яг үнэхээр тийм тэр хүн бол зүгээр л хүний амьдрах ёстой амьдралаар амьдраад номоо бичээл олон шавь төрүүлэл ингээд хорвоог орхиол явсан. Тэгээд энэ бол их утгатай зөв амьдрсан юм байна гэж би одоо эргэж хардаг. За ээж маань бол бас эмч хүн, нүдний эмч хүн. Хүүхдийн нүдийг бол одоо насан туршаа үзэж байгаа. Ерөөсөө бас л зорилго нь хүүхдийн нүдийг энэ хорвоо ертөнцийг сайхан харж явах ёстой гэдэг үүднээс одоо мэрэгжлийг сонгосон байх. Тэгээ одоо бол үзэж байгаа. Эдгээр тэтвэртэй гарсан ч гэсэн одоо бол өөрөө хүмүүсийн нүд үзэл явдаг бас их алдартай манлай гэж хүн байгаа. Хүн болгон мэддэг юм байлаа. Бараг худалчинд Монгол хүний 3-1 таньдаг юм гэсэн. Тэгээ тийм хүн байдаг. Тэгэхээр ийм сайхан хоёр хүний одоо хүүхэд бол төрсөндөө би одоо ээж аваараа бахархаж явдаг. Ер нь л бид нар энэ хүн болно гэдэг их азтай учирлаар энэ төрсөн гэдгийг бол би их ойлголоо. Энийг ойлгомоор энэ залуучууд ч гэсэн ер нь ямар учрал гэхээр чөлөө учрлыг олж хүний биеийг ол төрсөн энэ л одоо бололцоог их зөв зарцуулаарай л гэсэн нэг үгийг эхлээд ерөөсөө ойлгодгүйсэн чөлөө учрал гэж юу ч хэлээд байгаа юм бол гэх. Тэгэхээр ер нь бол ярьдаг хүн гэж болно гэдэг бол зүүнний үзүүрт будаа асахад нэг будаа тогтохын дайны тийм ховор боломжоо гэж. Тэгээ энийг зүгээр ангаахын шинжлэх ухааныхаа хэлээр ч гэсэн ер нь эсийн байгаа тоо тэр эс дундаас нэг эс нь л хүн бол төрж байгаа. Тэгэхээр энэ буддизмын энэ бүх ярианууд дандаа шинжлэх ухаан дээр очиод мөрөгхөөр яг таардаг. Их сони юм байлээ. Тэгэхээр хүн бол тэр олон эс дундаас нэг нь л одоо хүн болж төрсөн чи бид ингээс суужээд нэг л одоо ийм заяа. Тэг тийм ховор боломжийг олж хүн бол төрчхөөд энэ байгаа богинохон амьдралынхаа хугацаанд тэр амьдралаа хэний төлөө зарцуулах уу гэдэг дээрээ их буруу алдаа хийж байгаа залуучууд хүмүүс ер нь. Тэгээд тэр бол зөвхөн хувийнхаа төлөө эсвэл зөвхөн өөрийнхөө гэр бүл одоо нэг орчин тойр зориуллгүй яг. Гэхдээ нийгмийн дунд амьдарч байгаа нийт амьтны дунд амьдарч байгаа энэ байгаль сав шим ертөнцийн бүхэнтэй холбоотой гэдгээл мартаж болохгүй шиг байна. Тэгээд эргээд бодохдоо зэрэг тэр бурхны сургаал дээр байдаг тэр их усан 6 зүйл гэдэг байгааг нь бас ойлгосон. Энийг ганц бийж ойлгоод байгаа ш ерөөсө дэлхий дээр одоо манай энэ рок попын одод дэлхийн Холливуд алдартай жүжигчид, бизнесмэнүүд, одоо Стив Джобсоос хүртэл бүгд энэ жам ёсыг бүгд ойлгосон юм байл шүү дээ. Ийм учраас энийг амьдралдаа их зөв хэрэгжүүлж, бизнес хийсэн ч их зөв хийж явдаг болдгийм байна. Ер нь удмын энэ мэдээллийн генийн их сайхан юм бол заавал хэрэгтэй. Одоо асан шуурын аваргыг харахад л аав нь бүх тийм байж ил энэ дэлхийд өөрийгөө дурсгасан ийм сайхан бүх болж явж явах жишээтэй. Бөхчүүдийг хараад хахад орцуул ээж аав нь сайн барилдаг. Амжилт гаргасан бөхчүүдийг зүгээр жирийн сайхан бүгд барилдаж явж байгаа хүмүүс байдаг л да. Тэгэхээр энэ бол заавал хүнд мэдээлэл юм бол байх шиг байна. Тэгэд би бол их багаасаа зураг зурсан. Ер нь бол ерөнхий боловсролын сургуульдаагаас ерөнхий мэдлэгийн хичээлүүдтэй их муу. Ер нь зургаал зурах маягийн тийм маягтай. Ер нь ухаан санаа бол тэр бусад тоо физик дээрээс төвлөрч чаддгүй. Ерөөсөө төвлөрөхгүй. Тэр бол тийм одоо цаанаасаа тийм байсан баг. Тэгээд одоо тэрнээс нэг буруун ч юу аах вэ? Тэгэл би нэг тоо моводдаг ч юм болсонгүй. Тэгээд яг энэ зургаараа явсаар байгаа л ингээл одоо ингээл дизайнерын мэрэгжилтэй болсон явж байна. Тэгээд энэ зөв байсан болов уу гэж одоо төмөн олонний төлөө юм хийгээ яваад хараа энүүгээр бас тийм зөв юм байна л гэж ойлгоо яваад байгаа. Одоо Хүүхдүүд бас ерөөхдөө бүгдээрээ зурах тийм авьяастай төрчихсөн юм шиг байна. Тэгээд бүгдээрээ л зураг сонирхоод л хажуугаар нь бас кино зохиол мохиол гэл юм бодоод л байдаг болтой юм шиг үлээ. Google-тэй кино маань өнөө зохиол бичээд л энэ төр ер нь бол нэг тийм бодох бичих ер нь л урлагийн талын л улсууд юм шиг байна. Та физиктэй дургу хүүхдүүдээ өөрөө шахаж гин үү? Гүүгүй ер нь бол би хүүхдүүдээ шахтгүй. Тэгээд одоо манай нэг охин байдаг. Тэр охин маань жишээ нь одоо сургуулаа орхисон. Би айлуудыг хараад хахад битгий ойрох үе хайгалдаг тийм байлээ. Тэгээд би бол өөртөө ч яриаггүй өөрийнхөө шийдвэр өөртөө зүг байх гал жишээ нь бол сургуулаа орхисон. Өөрөө тэр сонголтоо хийсэн юм шиг байна тий. Одоо ч 5 сар сумо эхлэх гэж байна. Сумо үздэг үү та? Сумо үздэг. Ялангуяа давгдэрж аваргыг барилддаг байхад
их үздэг байсан да. Сүүлийн жоохон зам муутай болчлоо бас. Би тантай ярилцахдаа ингээл таны тухай материалуудыг уншаал ингээд үзсэн сумогийн төрөө бүхэд гардуулдаг Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит 3 цагийн хүчтнийг бэлэгдсэн цомын зохиогч юм билээ. Монгол Улсын суума бүхийн цомыг чи харсан гэсэн би нэг сайн хараагүй гэсэн чинь нэг мөнгө аягуугаад байгаа үз гэсэн нэрээ тэмчилүүгээд. Тэгээд мөнгө аяг учир дутагдaltaй байна. Жохон томхон юм өгмөр бусад улсууд их том сайхан цомуу даах харахгүй даах цом өгч байна. За даах харахгүйгаа байх гэж ер нь нэг жохон сүртэй бараатай юм хиймээр байна гэд. Тэгээ загвар гаргаач тэгээ загвар гаргасан. Тэгээд би яг мөнгө аягийг уламжлалын хадгалъя. Жохон мөнгө аягийн том болгоод доор нь 3 цагийг бэлэгдсэн гэд 3 бүхтэй бич байгаа маягаар суурийг хийгээд ингээд холоос харах юм бол одоо хөл бөмбөгийн авраг төгдөг цом шиг ойртой дараа сайхан 3 бүх байж байгаагаар хийцэн чинь их оновчтой боллоо гэд тэр загвараар хийсэн л дээ. Тэр нарийн овоо сайхан бас бөхчүүдийн урам зоригийг бас л их сэргээсэн байх гэж. За энэ Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит цомыг өнөөдөр Улсын гадаад хэргийн сайд Лувсан Вандангийн болд одоо гардуулах гэж байна. Цомыг гардаж авч исэн их аваргууттайгаа ер нь нүүр тулж уулзч юу таны? Үгүй ерөөсөө уулзж байгаагүй шүү. Ер нь зүгээр зав нь бас болдгоо байлгүй дээ тэр гадаадтайгаа улсууд. Хоёрдугаар би ч тэгэл тэр цомынхаа дараа бусад ажлууд гээл явагдсан. Зүгээр зурагтаар хараад эхэндээ бол хүүхдүүд аав таны хийсэн цом гарч ийн гээл тэгдэл байсан. Тэгээд одоо бол дассан хүмүүстэй яг манай бөхчүүдэд энерги өгж л байгаа бол одоо болж дээ. Уран бүтээлч та бүхэн их даруухан улсууд шүү. Тэгээд их аврагтайгаа уулзах юм бол тэр цомыг би одоо бүтээсэн штэ гэдгээ та заавал хэлээд амжаарай. Битээ дараа цаг. Яг би тэрийг хэлхээсээ илүү тэр би нэг бас захичихад бол манай аваргууд нэг тэр цомоо тэр чинь нэг чиглэг далайн чиглэг уур амьсгалтай оруулчаас тэр мөнгөөр хийсэн шүү дээ. Мөнгө нь өөрөө ингээ харлдсан байлээ дээ. Мөнгө яг нэг харлцдаг шүү дээ айлд ч гэсэн. Тэгээ тэрийг нэг манай аваргууд нэг өөрсдөө нэг их хүнтэй биш байх л та нэг жоохон мөнгө өнгөлөгч бодсон мэт Япон зөндөл байдаг л нэг өнгөлж байгаасаа гэж дотроо бодож сууддаг шүү дээ. Жоохон харлцсан байл. Их юу сонин зүйлд санаа зовж энэ бол бас дотор сэтгэлэлтэй. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Миг даатгал. Бороонд барих шүхэр мэд бодит амьдралын даатгал. Миг даатгал. Даатгалын салбартаа тэргүүлэгч Миг даатгал, Миг Макс, Миг Классик, Миг стандарт ангиллын хамгийн шилдэг шуурхай бүх нөхцөлийг агуулсан автомашины цогц даатгалыг та бүхэндээ санал болгож байна. Миг Классик таны нөхөн төлбөрийг бэлнээр олгоно. Миг стандарт засварыг тань албан ёсны дилерээр, Миг Макс таны гэрчлэлээс 100% хамгаалж, таны даатгалын хувийн менежер цаг ямагт таны дэргэд эрсдлэн бидэнд даатгаж итгэл төгс урагшил. Миг даатгал. Таны хувьд одоо хүмүүс тэгдэг штэ нэг тийм амьдралд нэг тийм сайхан найзууд одоо ирчүүд бол их сайхан найзалдаг. Тэгээд өнөөдрийг хүртэл одоо яг жишээлбэл миний энэ асуулт гарч ирэхэд танд шууд санаанд нь бууж байгаа одоо сайхан найзхаа тухай ойлаа яриагаа өргөжлүүлээд идэх үү. Уран бүтээлийн болоод за янз янзын л найзууд байдаг л гэдэг. Найз гэдэг ойлголт өөрөө найзууд гэдэг ойлголт хүүхэд байхад их байсан л да. Тэгээд одоо энэ байгалийнхаа хууль арч гэдэг юм уу ер нь ингээл цөөрөөл ховордоол байгалийн шалгуураарч гэдэг юм уу ховордсоор байгаа л тэгэл яа тийм байх яг ер нь андуурч эндүүрч явсан өөрийнхөө багада найз гэж андуурч яваад хамт бодилсан юм бас байна те. Тийм найзууд бас байна. Ингээд найз биш ер нь зүгээр юу л доо гэж юм харин найз болоод үргэлжлээд явж байгаа одоо байж л байх юм те. Яг зүгээр бас найз гэж ер нь бол их болгоомжтой хандахгүй бол найз гэдгээс суулж одоо сайн тал нь их байгаа боловч бас буруу тал руу их ордог талууд бий гэж одоо энэ залуучууд бас хэлэхэд ер нь илүүтэхгүй л дээ. Тэгээ хүмүүс зүгээр ангид таарлцсан нэг ширээн дээр зэрэгцээ суусан хүүхдэл найз гэдээ насан туршаа буруу одоо явдаг. Гэтэл зарим талаасаа бас найздаа л хорлогдсон байдаг шүү дээ. Охтууд бол ялангуяа жишээ нь зарим нэг тиймнүүд их гардаг. Тэгэхээр тим юмнууд дээр битгий гараасаа тэгэхээр найз дээр их өндөр шалгуур байх хэрэгтэй баг. За яг зөвхөн миний хувьд бол цөөхөн найзтай яг нэг үгэлэхэд тий. Зүгээр одоо хамгийн сүүлд найзаараа үлдчихэж байгаа хүмүүс бол байгаа тийм. Тэгээд одоо тэднийг
одоо нэр усын заавал хэлэх албагүй байх тийм. Би энэ асуултыг танд тавьдаг нь ярилцлага арай л нэг бас сэтгүүлч хавар өөр болох гээд нэвтрүүлэгтээ нэг онцлог байдаг нь өөрөө ирсэн зочин дээрээ бас нэгэн зочин урддаг юм онцлогтой. Одоо найз нөхдийнх нь хүрээг ер нь бас тодорхой хэмжээд судалсан. Тэгээд ер нь нэлээд дотны за дээрэс нь уран бүтээлээр хамтарч исэн ийм нэг хүнийг сонгосон. Тэгээд тэр хүн маань танд үнэхээр за найз минь мөндөө гэсэн сэтгэл төрүүлээсэй гэж хүсэж байна. Тэгээд хоёлаа нэгэн хүндтэй зочныг ярьцлахаа дундор хүлээн авъя. За нэг ч одоо авчихна. За зохиол сэтгүүлч Төрмөг. За нүд. За. Өдгөө сайн уу? Сайн уу? За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. Үзэгч та бүхэн яг одоо UBS дээр сайн ток шоуг хүлээн авч үзэж байна. За өнөөдөр миний зочин Монгол Улсын урлагийн аяз сэтгэлтэн зураач дизайнер Эрдэнэ Бэлэг. За миний бас нэг урилгаар өнөөдөр нэвтрүүлэгт маань нэгэн хүндтэй зочин дөнгөж цай орж ирлээ. Зохиол сэтгүүлч Төрмөх. За нэг үнэхээр нэг найз нь мөн үү? Мөн тэгээ яг Төрмэлдгээр нэг байгалийн шалгаллаач ч юм уу, ерөн цаг хугацааны эрхэнд ч юм уу найзууд ховордол байгаа. Тэгээд одоо Төрмөх маань их ховорхон найзын маань нэг л болж үлдсэн үндэ одоо. Хоёр найз хамгийн сүүлд ер нь хизээ уулзсан байсан? Одоо шивтээр баг 3-4 сар уулзаг баг шүү. Тийм байна. Ер нь уулз нь ховордоод ажил хоёр талдаа их ихтэй байна. Тэгээд яг нэг утсаар бол яриаддаг. Зүгээр тэр сүүлд нэг хүлээ авалтан дээр дуудсан урилга очиж нэг бит хоёлаа нэг баян гудчдууд нэг уулзсан баг те. Тэгээ бас л нөгөө нэг бурхны соёл маялын талаар нэг тийм том хүлээ авалт бүх сэтгүүлчлэг нэг өрсөн юм болсон ба тэн үрээр нэг ирсэн те. Төрмөх ахтай холбогдоод за зочин маань бол таныг ирэхийг мэдэхгүй шүү гэж хэлсэн. Тэгээ миний урилгыг бас хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Хоёр найзын үерхлийн эхлэлийн түүх ер нь ямар байдаг юм бол? Тийм бит хоёр чинь дүрсвэрлэгийн дунд сургуулийн найз нар байхгүй юу? Зүгээр хүмүүс одоо намайг бол сэтгүүлч одоо кино найруулагч зохиолч хуулч тэгж л боддог байх л та. Би чинь болохоор ерөөсө зураач гэрүүлээс гаралтай. Манай аав маань зураач байсан тийм ээ. Ээж маань зураач. Хоёр дүү маань зураач те. Би өөрөө бас зураач болчих санаатай дүрсгийн сургуульд сурж ирсэн байхгүй юу. Тэр үеийн бид нар найзар байхгүй юу. Одоо энэ эдний нөгөө майдэр гэл бурхан гэл манерийн одоогоо л хийж байгаа ажил. Одоо Женко Батлаг гишүүн их хурлын гишүүн сайд. Манер чинь одоо манай доотлын анги нөгөө зураач саран цэцэрлэгтэй нэг анги байсан байхгүй юу. Тэгээд бид нар чинь нэг дүрсгийн үеэс эхэлсэн. Тэгэхээр одоо энэ чинь хэдэн жил болчихж байгаа юм бэ ч те. 30-аад жил болсон байна. Жил байхгүй. Тэгээд чинь 8 төгсөөл орж байгаа хүүхдүүд шүү дээ. Тэгэхээр чинь одоо бид нар чи их дээрээс найз бол тараад байгаа ус. Тий. Тэгээ манай дүрсгийнхэн бол ер нь жоохон тийм өөр сонин асуудалтай. Одоо ч тийм л байх. Тэр үед өөр сонин гэдэг нь одоо ямар вэ? Тий ер нь одоо харалт ямар одоо та нар харалт ямар их хурлын гишүүн ямар нөхөр одоо Чингис хааны хөшөө бариад майдрын хөшөө бариад ингэ яваад байгаа юм би тийм биз дээ. Нэг ч юм байхгүй. Цорын ганц хүн. Тэгээ яхаа мөн дүрслэхийг болохоор тэгээд байгаа байхгүй тий. Тэр чинь нэг тийм юм байна ш цаанаасаа. Тэгээд манай дүрслэх төгссөн залуучууд одоо бүгд л яхаа дунд насныхан болцоолол тий. Өөр байхгүй бусдаас тий жоохон. Тэгээд миний кино мөнө гэдээ оролдоод ингээ энэний ханаас гүгээд чинь бас л нөгөө зураачийн өвчин байхгүй тий. Кино чинь хөдөлтөл зураг зураг штэ тийм үү? Юм нэг өөр өнцгөөс хараад байна тийм үү? Тийм ер нь манай сургууль тийм сургууль тий. Бидний орж явах үед социализм үед штэ та нар бодолтой. Тэгэхэд чинь манай сургуульд чинь ингээл нүцгэн натур зурна, эмхтэй хүнийг ингээд нүцгэн зурна тийм ээ. А тэгээд багш нар нь джинс өмсчихсэн, үсээ ургуулчихсан багш нартай шал өөр тийм. Сэтгэлгээний тийм чөлөөт орчинд. Тийм. Түрүүний асуудаг тэр өөр гэдэг нь юу вэ гэж суугаад байна шүү дээ. Тэгэхээр яг нь ер нь урлагийнхан бол нөгөө предвижн өгөх гэж орсоор нэлдэг. Арай төрүүлж явдаг усуд байт юм байна л да. Тэгэхээр тухайн үед их хадлагддаг. Яг одоо байгаа цагтаа одоо ингээл хөшөөл ярьсан хүн байх ингээд Батулгыг тэгдэг гişүүд байдаг юм л. Тэгээ энэ нөгөөх Таж Махал шиг Таж Махалыг барьж яхад бол тухайн үеийн төгхийн засгийн газар сүйчээсэн гэж байгаа шүү дээ. Хамаг мөнгөө дийшин шавхаад л одоо ингээл тэгэл нэг галзуу солиотой юм шиг хаан тэнд арх угаад л хаан ордон юм сураг юу барьгаад гэтэл одоо тэгээд тэр Таж Махал одоо баг худалч хүнд энэ төгхийн баг эдийн засгийн орлогын хэдэн хувийн чиглэлээр хүрдүүлдэг гэсэн. Тэгээд тэрийг үзэж байгаа шүү. Гэхдээ тэрэн шиг нэг ядахнаа нэг 10 жилээр төрүүлж хараад ах шиг байгаа юм. Тэгээд энийг хүмүүс бол их ойлгодгүй учраас нэг зураачгийн нэг юм хүмүүсийн жоохон галзууд ч юм уу жоохон нөгөө шизотаг нэрлдэг шүү дээ. Нэг тэгж хараад ах шиг. Батулгыг бол их хурлын танхим дотор бол жоохон
жоохон шизото талдаа гэж ярьдаг гэдэг шүү дээ. Тэр чинь хөөрхөн амтан дараа 10 жилийн юм уу 100 жилийн дараа хэрэг болох юмыг л хараад хийгээд байгаа. Яасан ч илүүдэ гарсан мөнгө байдгийг яах гэж ингэж их энэ тэмдгүү хөшөө ярьдгийг гэж ярьдгийг юм лээ. Тэр хөөрхөн адлуулаад явж байгаа л хүний нэг. Тэрнтэй бидэнд адилхан л тэр нь бас ойр дотныхон дотор зарим нэг ойлгохгүй хүмүүстэй бол адлуулаад явж байгаа. Тэгтээ бол энэ хизээ нэг цагт тэр ойлгоно л доо. Сэтгэлгээний тийм их тийм чөлөөт орчинд төлөвлөсөн байна л да. Одоо яг идэвхтэй байх залууд 20 эдэн нас шүү дээ. Тэгэхээр тэр үед Монголд ардчлал гарлаа. Тэр үед чухам хэр одоо нийгэмдээ ямар юутай байв? Контакттай гэдэг юм уу? Одоо хувь хүний хувьд ямар байв? Би бол одоо жишээ мэдээч хэрэг яг би дөрвөлгийн сургууль гэж байгаа болоод би чи яг уран дарахны одоо чиканк гэдэг юм да. Тим чиглэлээр сурж байсан байхгүй юу. Тэгээд тэр маань ингээд сүулдэ байхгүй болоод нэг зэсээр хийдэг те. Тэгээд тэр үйлдвэр манж болохоо болоод ингээд ихсэн л дээ. Тэгээд сүүл рүүгээ ингээд явсаар байгаад юм бичдэг болоо. Тэгээд телевизээр ороод. Гэхдээ яг үндэсний телевизэд би ч одоо насаараа телевиз кино гэж явлаа шүү дээ. Яг одоо 89 онд би Монгол телевизд атсан байхгүй. Одоо энэ танай захирал балхаа бид нар чи яг нэг үеийнхэн тий. Тэгэл очиод товчтойлог нэвтрүүлэг хийгээл тэгсэн чинь тэр нь одоо бас л буруутаал би чинь бас хавчигдаж хөөгдөжлээ шүү дээ. Баахан арчил ярьдаг тийм ээ. Элдвээ юм нөгөө тэр чинь шууд эфир байсан байхгүй хамгийн гол нь. 7 хоногт нэг удаагийн нэвтрүүлэг шууд явдаг болохоор тэгээ цензур байхгүй шууд юм чинь. Тэгээ баахан бурдаг байсан. Тэгэл явсан. Тэгэл ер нь арчлын анханаас нь л явсан л да. Тэгээ бүгдийн л одоо бүгдээрээ мэдэн те хүн болгол те төрөө бол арчлын л хүн гээл нэг те. Бидний яг социализм үедгээд ярьсан бидний үед нөгөө үсээ чургуулж болохгүй үед байсан бол үнэхэрийн одоо яг урлагийнхан бид нар тэмцэлдээ яг зүр ядахна ус сургуулахаараа тэмцдэг байсан. Би энэ төрөмхийг санаж байна. Төрөмх бол сургууль дээр нэг юм нүдээ хаасан үстэй. Тэр урт үстэй нэг жинсний самтаа нөхөр яваад идэг. Тэгээд багш нар их ад үзсэн энэ хүнийг. Энэ нэг нөхөр одоо үсээ ургуулад байх ингээд. Тэгээ би энэний чинь дуурайгаад би бас үсээ ургуулад. Тэгээд багш нар бол хүчээр орж ирээд хайчилчдаг гэсэн үг л дээ. Зарим айлын хүүхдүүд тэр үед их юу гардаг гэсэн шүү дээ. Шүн унтж яхад нээж аав нь хайчилчдаг байсан ингээд. Тэрнээс болж зөвхөн ус сургуулж байгаа нь бид нар өөрсдөө юу илэрхийлээд байна гэхээр стилээрээсээ гадна чөлөөт арчлыг бас илэрхийлэх гээл ядаад байгаа л тэр л дээ. Арчилсан нийгэм байх ёстой бид нар байтал тэрийг арчилсан нийгэм гэж юу гэдгийг яг үндэ мэдэхгүйс. Гэхдээ бид нар яагаад бид нар үсээ ургаж болдгоо юм бэ? Бүр гайхдаг. Яагаад жинс өмсч болдгоо юм бэ? Тэгэхээр бидний тэр юм бол яг түрүүний хэлдэг шиг 10 жилийн дараа ойлгоно гэдэг шиг тухайн багш нарт ерөөс ойлгомжгүй байдаг байсан баах өрхий. Тэр нийгэм шилжилтийг бол бас л 90 оны удаа бас л урлагийнх ихсэн. Урлагийн уран бүтээлчтэй улсын зөвлөгөөнөөс эхэлсэн. Хоёрдугаар зөвлөгөөн гэж залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн гэж болоод тэн дээрээс пэргээл эхэлсэн байдгийг шүү дээ. Их сонин. Тэгэхээр хөрхийн нэг урлагийнхан альва юмны нийгмийн том үзэгдэл юмны дандаа пионерууд нь буюу дандаа урд мөс зүсгч хушуунуулж явдаг шүү дээ. Бас өрөвдөж хайрлаж явах хэрэгтэй бол да. Тэгэхээр араас нь бол мэдээж хэрэг одоо бусад салбарын улс төрчид онолчод явдаг хал та. Тэгэхээр энийг бол бид нар тэрнгээр мэрэгжлээ сонгосонд бас бахархдаг. Тэгэхээр нийгмийн энэ сайхан үед авцралтсан гэж одоо дотроо битүүхэндээ өөрөө омгшиж явдаг ш. Би тэр үед Москвад сурж байсан 90-ад оны үед бид нар тэгэхэд залуу ажлагчдын нууц бүлгэм гэж байгуулад л Москвад бас ухуул хууц мууц энэ тэнд наагаал явж идэг байсан. Яасан ч зоригтой байсан гэдэг шиг. Тэгэл Монголд ирээд л хурал зөвлөгөөнүүд нь оролцоол ингэж их явж байсан. Тэгэхээр энэ бидний дотор байдаг түрүүний төрөмхийн хилдэг зураач урлагийнхан дотор нэг юм бий, нэг арай өөр юм байдгаа гэдгийг л энэ та бүхэн бас ойлгодог байлгүй дээ. Тэр үед одоо дотроос хүсэжсэн тэр зүйл маань өнөөдөр билээ олцсон байна л да. Монгол бол ардчилсан улс. Тэгсэн чинь өнөөдөр та бүхний манлайлаад одоо эрх цагийн бэлэгдлийн их майдраа бүтээн босхыг, бүх ард түмнээрээ бүтээн босхыг гэж яриад байгаа нь бас нэг ирээдүйн зүйлийг л зөвгөнж хараад өнөөдөр яриад байна гэж ойлгож байна л да. Монгол улс өнөөдөр нөгөө их хөгжлийн гараан дээр ирсэн байна гэд яриад байгаа. Гэхдээ бид нарт ив нэгдэл нэг тийм сайн сайхан зүйл хэрэгтэй байна гэдгийг л өнөөдөр хүсэмжлээд байгаа гэж ойлгоод байна. Тэгээд Facebook дээр одоо ингээд нэгнийхэн тэр их майдар сан гэж юу тавьчихсан те. Групп байгуулсан. Тэрийг би ингээд тож үзэн л дээ. Би бас элсцэг. Тэгээ харахаар би гайхаад байгаа. Хүмүүс ингээд амар эсрэг үцэл те. Гэхдээ одоо энэ батлага одоо тийм хүмүүсттэй бол зам тавиач аа. Эсрэглэг бариач гэж шиг те. Хөөшөө хүн хувийнхаа мөнгөөр зам тавьдаг үсрэглэг барьдаггүй байхгүй. Тэр чинь улсын хийх ажил өстэй тийм ээ. Тэр хүн майдар бурхныг л босхыг гэж бодож байна тийм ээ. Тэгээд эсэргүүцээд байхаар би бүр гайхаа. Тэгээ би чинь бас тэнд бас хэрүүлмэх та. Үзнэ. Facebook-д нэг юм хачин хоосон чандрын ертөнц шиг юм болчиход шүү дээ. Зүгээр яг би бодоод байгаа юм бол тэр
Хүмүүс ингээл их нөгөө бурхан багш ихэр хүн болгон мэднэ те. Тэгэнгүүт бурхан багшийн чинь дараагийнх нь шинэ бурхан багш нь одоо майдар бурхан гэж ярихаар хүн ойлгохгүй байгаа хгүй нэг сайн юу гэдээ яриад байгаа юм бэ те. Тэгэхээр яг нэг янз бүрийн юм ярьд юм л да нөгөө тохон чинээ битээ болоод нөгөө морин тулан чинээ болох үед майдар бурхан ирэх ингээд тэр бол нэг тийм нэг морь тиймхэн болоод чи бид нар иймхэн болох юм биш л те. Зүгээр яг нь оюун ухааны хувьд ингэсэн би зүгээр боддгийн штэ одоо энэ хүн төрлөختөө ингээд өөрсдөө ингээд баахан бүтээсээр байгаад энэ дотор төөрцөн. Тэгэл баахан байшин барилга бариад нөгөө дотроо уучраа олохоо байлаад өөрийгөө ингээд юу юм бэ гэдгээ бодхоо болчихсон мартцсан байхгүй нөгөө тэрэндээ сатараад одоо харин ингээд бүх нийтээрээ дэлхийд даяараа тийм ээ тэр загалмайтнууд ч байна уу аль нь ч байна хамаагүй тийм. Гэхдээ энэ ер нь юу юм бэ? Бид нар ер нь ямар явчиртай юм бэ? Энэ тархитлогоо юу вэ? Эдэр гэж жоохон анхаардаг үе рүү орж ийн л да. Төрөний сайнаг асуудаг хөгжлийг яаж харж ийн одоогийн нийгмийг яаж харж ийн гэдэг маань нийгэм бол хөгжөөд иржлээ л дээ. Монгол бол эргэлт буцалдаг сайхан хөгжлийнхөө замаар орсон. Гэхдээ сүүлийн үед нэг өсрөнгүү хөгжил гээл их худлаа лооцонгууд гарч ирээл ингээл өчигдөрхөн зурагт харж байгаад тэр нэг хятадын нэг бас л нэг дам даргал болтой. Монгол хятад хоёр нийлээд хөгжүүл ёстой өсрөнгүү хөгжил гээл дахиад нөгөө ярьж л байлээ. Тэр өсрөнгүү хөгжил гэдэг бол өөр их болгоомжтой хандахгүй болохгүй. Хөгжлийн ардтал дандаа сүйрэл явж байдаг. Хөгжихөөр зэрэгэл маш их л одоо энерги одоо төмөр мөмөр шатаах болно нүүрс мөрсөө болмол их зарцуулах болно гэдэг ингээд. Тэгээ энийг би харж байгаад энэ хятад Япон хоёр хөгжлөөрөө их сайхан явж байгаа хоёр орн шүү дээ. Тэгээ эднийхээ харахад дэлхийн 1 номерын хоёр буддист орн шүү дээ. Хүн амынхаа тоогоорч тэр буддизмаа яг ягштал сайхан хэрэгжүүлэл явж байгаа энэ хоёр орны хөгжил үнэхээр сайхан явж байна. Тэгэхээр бид нар өөрсдөө буддизмаа яг энэ нутгийн мөртлөө яагаад энийг сайхан соёлоо сэтгэл рүүгээ гоё хөгжилтэйгээ гоё уяа явж болохгүй юм бэ гэдэг юм араад. Японд дөнгөж сая яваад ирсэн манай нөхдүүд ярьж ирсэн. Японд хүмүүс сарын 10,000 долларын цалинтай хүн тансаглахгүй. Дэлгүүрээс мах өдөр авах, бүх юмыг авахдаа загсаач авсан, юугаач авсан, ногоогооч авсан яг өдрийнхөө идэх хэмжээнд тааруулж жижиг аав. Манайхаа хараараа зайсанд очиод зайсангийн хог ухдаг хүмүүсийг би уулзж ярьж ирсэн. Нэг хазаа хайцсан дахианы бүтэн махнууд зөндөө болтдог гэж. Тэгээ тийм их онгороо цамаан одоо монголчууд бол тийм үрлэгэн энэ юу гэдэг сэтгэлдээ ямар ч тийм сайхан юм үсээгүй. Нэг л материаллык сонирхолтой. Зүгээр шахуу олсон мөнгө, зүгээр шахуу болоод олсон мөнгө чинь аваачаад хямдхан зарж шít нүрсий чинь. Тэгэхээр ингэхэр сул мөнгө ихтэй учраас асар их юмыг дэлгүүрээс идэхгүй байж авдаг, тэрийгэ зүгээр хайддаг. Карантины усаа гоожлоор Японд карантины ус гоожулсан чи энэ нийгмийн нийтийн хэрэглэх ус яг хэрэглэх хэмжээгээр стаканд аваад шүдэ гоож энэ хэнтэй холбоотой энэ сэтгэл буддизмтайгаа л холбоотой. Хятад ч муу адил бүх юм дэмсэн каструлынхаа яруулыг японочууд миллиметр нүртэл дизайны урлагийг ярьж байна л да би миллиметрээр хэмжиж тэгшин хийж байна. Яагаад гэвэл хайруулын тавг каструлны яроол плитгэн дээр яг жигд наалдчихэж тог баг хэмжээ айгүй хурдан буцалнаа. Эрчим хүч хэмнэ. Энэ эрчим хүчийг хэмснээрээ озоны давхар буюу дээшээ хөөрч байгаа өнөөдөр айхтар юмыг цоолоод байгаа хүлэмжийн хийг багасгана. Энэ дараагийн үеийнх энэ дэлхий дээр чи амьдрнаа. Энэ буддизм л энийг өгöd байгаа. Тэгэхээр хамгийн сайхан буддизмынхаа сургаалыг зөв ашиглаа явж байгаа хоёр орны хөгжил ийм сайхан явж байна. Бид нар өөрсдөө дандаа энэ буддизм хад шоу үздэг. Одоо саяхан ирсэн Тони Блэр ирээ явсан. Тони Блэр ирээд нэг аягүй чухал үг гэсэн та нар ажигсан үгүй. Нүүдлийн соёлоо алдаж болохгүй шүү. Дэлхий дээр ганцхан үлдээд байгаа нүүдлийн соёлоо алдаж болохгүй шүү. Захичаад англи хүн захичаад явсан. Тэгэхэд бид нар л хөгжих гээд л нөгөөтгөл өндөр байшингаа барьж авах гал өндөр бушуухан юм авахж хэдэн жип болгож унах гал ингээл соёлоо мартцсан. Тэгэхээр энэ аим шиг энийг л бид нар тогтоож барих хэрэгтэй. Энэ төслийн зорилго нь ерөөсдөр сэтгэл дээр л бүгдээрээ тогт. Эд материалын жоохон хазаарлаа. Бидэнд бол ташуур байна. Зүгээр хазаар дутаад байна гэж элбэгдэрж ерөнхийлөгч хэлсэн байсан шүү дээ. Тэгэхээр жоохон одоо хазаар хэрэгтэй. Тэр хөгжил гэдэг дээр жоохон бодохгүй бол бөөн сүрэл дагуулаад явчихна. Хөгжил аяг хайхтар шиг бас хамаагүй хүчтэй сонирхож орол гэж би захих гэдэг юм л. Одоо ингээ харж яхад үнэт зүйлгүй болцсон байхгүй юу? Та нар ингээ анзаардаа. Доллар гэдэг л ганц бурхантай байхгүй юу? Ийм нэг нь амьдарч бид нар. Одоо тэ ингээд эфир үзэж байгаа хүмүүсийн ингээд та яг юг шүтдэг байвал хэлэхгүй л дээ. Дотроо бол долларыг шүтэж байгаа. Ийм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр ингээд нэг одоо нэг бит хоёр ч юм уу батлаг бид нар нийлж хаал бүгдийг буддист болох гэдэг юм би ерөөсөө биш те. Нэг үнэт зүйлтэй болёо тамнэ, тийм ээ. За яг нэг бар мар болно гэж хөрөх юм очир утгаа үед ярьдаг л байсан. Тэгээ одоо тэр чи юу болсон те. Тэгэхээр бас нэг тийм нэг эв нэгдэлтэй, нэг уур уцааргүй, бас тэгээд нэг
эвгүй байдалд орохоор очиод нэг ингээд мөргөөд нэг чи өөртөө л ярьж байгаа шүү дээ. Тэрнээс тэнд босчихсон тэр одоо Эрдэнэ бэлэгтэй яриад байгаа юм ерөөсөө биш. Эрдэнэ бэлгийн хийсэн юмыг тэг очиж мөргөөд байгаа юм биш шүү дээ. Өөртөө л ярьж байгаа байхгүй очиод. Тэ? Тэгэхээр зэрэг нэг тийм нэг үнэт зүйл байж ээж л энэ улс орон явдаг л байхгүй да. Тийм болохоор зэрэг би энэ эдний имийг л одоо бүр ингээд амар дэмжиж байгаа юм тийм л учиртай юм л тэ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Миг даатгал. Бороонд барих шүхэр мэд бодит амьдралын даатгал. Миг даатгал. Даатгалын салбартаа тэргүүлэгч Миг даатгал, Миг Макс, Миг Классик, Миг стандарт ангиллын хамгийн шилдэг шуурхай бүх нөхцөлийг агуулсан автомашины цогц даатгалыг та бүхэндээ санал болгож байна. Миг Классик таны нөхөн төлбөрийг бэлнээр олгоно. Миг стандарт засварыг тань албан ёсны дийлэрээ. Миг Макс таны гэрчлэлээс 100% хамгаалж таны даатгалын хувийн менежер цаг ямагт таны дэргэд эрсдлэн бидэнд даатгаж итгэл төгс урагшил. Миг даатгал. Миний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирж бас зочинтаа маань одоо ярианы сэдвээр нийлж өөрийн бас үзэл бодлыг хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээ миний хувьд нэвтрүүлэгтээ урьдчилсан зочдтой сэтгүүлчийнхаа хуваар зориулж бэлэг бэлддэг. Тэгээ сэтгүүлч хүнд тэмдэглэлийн дэвтэр үзэг гэдэг бол хамгийн үн цэнтэй бэлэг байдаг багт. Миний л хувьд тийм байдгийн. Тэгээ бэлэг маань сайн уу сайнаа гэд миний нэвтрүүлгийн нэртэй. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Танд бэлгээ. За. Гардуулж байна. За баярлалаа. Яг л хэрэгтэй. Тийм нэвтрүүлгийн одоо яг энэ сүүлийн мөчийг үлдээ. За дээрэс нь мөн бас нэг найзтайгаа уулзсных одоо хийж байгаа ажилд нь ч юм уу тийм ээ амжилт хүсэх тийм боломжийг тэглэг яах вэ? Мэдээж хэрэглэдээ бит хоёр бол бүр дээр үед дөрсгийн сургуулийнх дараа нь Матис Бармар гэдэг олон жил олон юм хамтарч хийсэн. Тэгвэл энэ сони хараа найз нөхдийн асуудал сүлдээ ингээд нэг тийм нэг ажил төрлийн холбоо ойр байх тусмал найз нар ойр байдаг тийм. Тусдаа шал өөр юм явуучих юм бол хоорондоо холбогддог юм байл л дээ. Тэгээ бид нар бол нэг зүйлийг харж байгаа. Тийм бид нар бол ойролцсон юмнуудыг явуулж байгаа. Би бас ингээд нэг цонхон дээр суусан ялаа гэл E-Sound хамтлагтай нэг концепт альбом бас л нэг тийм шашинлаг маягийн дараа нь жүжигтэй гэж бас том проект явж байгаа л та. Тэгээд бас манерт үзүүлээд манер бас дэмжээл. Ер нь бие биенийхээ ажил. Одоо эдний ажилт те мөнгөтэй мөнгөөрөө туслаад мөнгөө нь одоо санаа сэтгэлээрээ туслаад те хамаагүй штэ тэр чинь нэг буян гэд чинь багддаг байхгүй те. Яад юм бэ нэг 1000 төгрөгч болсон хандвлаад тэгээд сэтгэлд гоё штэ. Энийг би хийж яхад бас нэг хумсны хэсэг ч юм уу минийхтэй гэж одоо явж байгаа л те. Иймэрхүү юм ярмаар штэ. Буян гэхээр заавал гандан мандан биш. Шашин гэхээр бид их буруу ойлгож болохгүй. Энэ дотор байгаа сэтгэлдээ л одоо хамаг учир байгаагаа нээх гэж л энэ төслийг хийгээд байгаа майдаг төсөл. Тэгэхээр та нарын сайнагийн өөрийнх нь биднийг ураад ингээ яриулж яах гэдэг. Бит хоёр ярьж яах гэдэг маань олон хүн үзэж байгаа телевиз. Энэ олон залуучуудад бас буян болчихж байгаа. Тэгэхээр энэ заавал мөнгө өгж байгаа даа биш. Тэгэхээр энэ сайнаа өөрөө их том буян хийчихэж байгаа юм л. Энэ балхачив телевизээрээ дамжуулаад бас их буян хийчихэж байгаа. Тэгэхээр энэ эв нэгдлийн бэлэгдэл гэдэг маань ингээ харагдчихж байгаа юм л. Тэгэхээр энэ майдар бурхан бол эв нэгдлийн бэлэгдэл. Энэ ганцхан Баттулга төр мөнх Эрдэнэ бэлэг нарын хийж байгаа ажил ерөөсөө биш. Сая Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар үндэсний бүтээн байгуулалт гэж зарлагдсан. Тэгэхээр энэ бол энэ гурван хүний биш шүү. Тэгэхгүй энэ гурван зураач бас л одоо ингээ нэг юм игээд ингэж ерөөсөө ингэж буруу ойлгож болохгүй. Үндэсний бүтээн байгуулалт болгосон шүү гэдгийг бүгд ойлгох хэрэгтэй. Бүгдээрээ нийлээд жанраасгаа босгосон шигээ майдраа босгочоо. Ингээ эв нэгдлийн бэлэгдэлтэй болчвол Америкууд нэг эрхчлөөний өшөөг хараад нэг эрхчлөөтэйгээ мэдрээд идэг гэдэг шиг энерги авлаа гэдэг шиг бид эв нэгдэлтэй байхын бэлэгдлэл бүгдээрээ босхоё даа л гэж уриалах байна да. За баярлалаа. Үзэгч та бүхэн UBS дээр сайн ток шоу хүлээн авч үзэж байна. Өнөөдөр миний зочноор Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн зураач дизайнер Эрдэнэ бэлэг. За нэвтрүүлэгтээ танд зориулж өрсөн зочин маань бас гинтийн бэлэг болж чадваа. Их сайхан гинтийн бэлэг байлаа. Тэгээд ер нь ийм гайхамшигтай зүгээр л урлагийн хүмүүс ингээл ийм энгийн хэлбэрээр сайхан амьдрал өөрийнхөө төрөний ярьдаг те амьдралаа ингээд яг урлагтаа зориулаад энэ урлаг нь олон түмэндээ бас дамжаал хүрч байгаа нь удаа ингээд харагдсан бахаа сая бол. Би бол их сэтгэл хөдлөлөө. За баярлалаа. Тэгэхээр би таныг нэвтрүүлэгтээ ураад бас хүсэлт тавьсан тийм ээ. Одоо өөрийнхөө бас их үнцэнтэй шагналуудаас аваад ирээчээ гэж хүссэн. Тэгээ таныг гинийгээ бас зориуд авчирч одоо үзэгчд маань харуулж аваад маш их баяртай байна. Дэлхийн оюуны өмчийн байгууллагын алтан медаль. Тий.
Энэ бас л яг хөө миний шагналууд би нэг улсаас төрөөс төр урлагийн гавьяа зүтгэлтийн шагнал авч ирсэн. Гадаадаас энэ оюуны өмчийн алтан медаль гэж шагналыг гардуулна лээ. Тэгээд би энийг дотроо яг хөө монголчууд надыг одоо үнэлдэг байх. Зүгээр гадаадаас түрүүний хэлдэг Джеймс Уотерфорд гэдэг гадаад хүн ирэл Чингис хаан гэх ном хэвлүүлэл одоо тэр бүмтэн болчих юм да гэж байгаатай адилхан одоо ингээд энэ Монгол дотроо ингээд таксинд гар өргөөл явж байгаа нөгөө мө эрдэн бэлгийг харддаг юм уу гүм тийм байдаг. Зүгээр энийг яагаад ярьж байгаа гэхээр зүгээр гадаадынхан ингээд одоо биднийг тоож байна. Энэ бол нэг талаараа сайн байх, нөгөө талаараа ямар ч утга санаа илэрхийлдэг юм байгаа. Жишээ нь одоо манайхан Хөх хотод манай урлагийнхан их татагдж очиж шít. Тэгэхээр энэ урлагийнхныгээ бид энд тогтоож барих менежмент юм муу байна уу? Одоо тэр урлагийн баримлчдын гэдэг юм уу тэр дуугчдын тэнд очиж тоглодог дуулдаг нь бол амьдрал ирэхээр зүв байх. Гэхдээ энэ цаана бодлого гэж байгаа. Урд хой төршүүдийн маань гадаадын бодлого байна. Ер нь урлагийн энэ ажилчдаа зөвхөн өөрийгөө хэлж байгаа шүү дээ. Ер нь урлагийн төлөө зүтгэж яваа одоо төрмөгч гэдэг юм уу энэ хүмүүсээ төрмөх бол жоохон гомдонгуй байдаг юм шиг байна. Тэр цаас ер нь ч дэлхийд ярих тийм байдаг юм шиг байна. Ер нь энэ урлагийнхныг жоохон харж яваас зүгээр бах та. Зүгээр хятадыг би сонсч хятадын засгийн газрын бодлого байдгсан энэ гоц авьяастай зураач урчууд хүмүүсээ төрийн баг хамгаалтанд байлгадаг юм гинлээ гэж. Тэр нь хэлэхдээ бол та бол өөрийнхөө өмч биш шүү. Та бол одоо энэ хятад улсын өмч болсон шүү. Энэ хятад улсын үнэт өмчнө гэж болсон шүү гэдгийг их сайн ойлгуулдаг юм лээ. Үнэт баялаг нь тэр хүнийг баялаг болгож чаддаг тийм ээ гэсэн. Тэр яг энэ дэлхийн оюуны өмчийн алтан медалаар надад өгсөн. Тэгээд энэ миний энэ хийж байгаа нөгөө төл ярддаг хийх гэж байгаа ажлуудад л өгсөн байх таа гэж би баярлж авдаг шүү дээ. За тэгээ нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. Миний хувьд сэтгүүлчийнхаа хувьд бэлэг бэлдсэн сайн уу санаа гэд миний нэвтрүүлгийн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтэр. Тэгээ магадгүй энэ үзгээр энэ дэвтэр дээр маань нэг тийм санаа тэмдэглэгдвэл миний бэлэгний үнцэн оршин. За баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Миг даатгал. Бороонд барих шүхэр мэд бодит амьдралын даатгал. Миг даатгал. Даатгалын салбартаа тэргүүлэгч Миг даатгал, Миг Макс, Миг Классик, Миг стандарт ангиллын хамгийн шилдэг шуурхай бүхэн нөхцөлийг агуулсан автомашины цогц даатгалыг та бүхэндээ санал болгож байна. Миг Классик таны нөхөн төлбөрийг бэлнээр олгоно. Миг стандарт засварыг тань албан ёсны дийлрээ. Миг Макс таны гэрчлэлээс 100% хамгаалж таны даатгалын хувийн менежер цаг ямагт таны дэргэд эрсдлэн бидэнд даатгаж итгэл төгс урагшил. Миг даатгал. Тэгээ санаа ток шоуны хамтран ажиллагчаар үндэсний даатгалын компани Миг даатгал компани ажилладаг. Тэгээ уран бүтээлч хүмүүс бол ийм далбаатай онгоцон дээр суугаад салхи сөрөөл одоо ингээл далаан давлаханд одоо хандсан зүгтэл ингээл давхиж явдаг тийм сэтгэлгээтэй хүмүүс байд юм уу гэж миний хувьд боддөө штэ. Тэгээд ивент тэтгэгч компани маань бэлэг бас яг миний энэ одоо бодлыг илэрхийлж байгаа юм шиг танд одоо энэ сайхан хөлөг онгоцыг бэлгэлж байгаа. Өө стоо сайхан бэлэг байна, гоё юм байна. Уран бүтээлч хүнд бол их сайхан санагдах. За тэгээ нэвтрүүлгийнхаа сүүлийн хормыг танд нээлттэй үлдээж байна. Тэг энэ ус онгоцыг хараад өөрөө чи ярьсан тэр салхих гээд ярихтай чин зэрэг толгойд бас л юм хараад ороод ирж байна л да. Яг л зүгээр эрэгтэй хүн болооч тэгдэг юм уран бүтээлч болоод тэгдэг юм уу зүгээр юм бүтээх гээл явж байгаа. Тэгээд энэ хооронд салхих гээд энэ уран бүтээлч хүн сайхан яг энэ даруулт цав шиг явдаг байх гэхээр хүүхэд байхад нөгөө төрмөх үед чинь бас л юм бичдэг тийм өвчтэй байсан. Тэгээд нэг салхины тухай яг шүлэг бичсэн гэж санаанд ороод ирж байгаа юм байна. Мартсан байна. Зүгээр хагсын зүгээр саваагүй салхи, сансныхаа зоригоор салхи, сансандаа хүрдэг салхи, сая долларт худалдаг даагүй салхи гэдээ би биччихсэн. Тэгээд тэрийг бүр долларын сураггүй байх биччихсэн. Яагаад тэгж биччихсэн? Тэр тухайн үеийн ямар тойл хөлөө нэг тийм сонин гардаг гэсэн юм. Тэр сонин дээр би нэг оюутан амралтаар ирсэн байхад миний тухай нэг ярилцлага гараад тэгээ тэн дээр би тэр шүлгээ биччихсэн. Тэгэл өөрийгөө салхил гэж одоо магтаж байгаа юм уу яаж байгаа нэг тийм. Тэгэд яг тэр сая энийг харсан чинь тэр саваагүй салхи, сансандаа хүрдэг салхи, сансныхаа зоргоор салхи, сая долларт худалдагдаагүй салхи гэж тэр маань нэг энэ санаанд орлоо. Тэгэхээр урлагийнхан биднэрт ерөөсөө хүмүүс биднэрт энэ одоо түрүүний энэ дэвтэр сайхан бэлгэлж байгаатай адилхан сэтгэлд сайхан юмнууд үүсдэг. Ер нь хүн болгонд тэр уран бүтээлч хүмүүсийн бодсон сэтгэл бодсон бодлоо бид нар тэмдэглэдэг.
Тэр энэ сайхан бэлгэнд бас их бэлгшээж байна. Тэр энэ өнөөдрийн сэдв маань голцоо сэтгэлийн тухай яриллаа. Тэр майдар төсөл маань өөрөө бурхан буддизмын төсөл нэг биш. Тэрнээсээ илүү сэтгэлийн төсөл. Энд хүн болгон одоо сэтгэлээл төлөв төвшин байлгах, сэтгэл гэдэг агуу том ямар ч цахилгаан станцаас илүү их энерги гаргаж чаддаг энэ бололцоог ашиглаач. Энэ дээр бүгдээрээ эв нэгдэлтэйгээр нэгдэж төвлөрөх юм бол бидэнд асар их ирчвч байна монголчууд бидэнд гэдэг л ийм төсөл учраас энэ сайхан сэтгэлийн нэвтрүүлгийг л одоо энэ саяныхаа үгээр л мэлээ да. За баярлалаа танд уран бүтээл өндөр амжилт хүсье. За үзэгч та бүхэн EBS дээр санаа ток шоуг хүлээн авч үзлээ. Өнөөдөр миний зочин Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн зураач дизайнер Эрдэнэ Бэлэг байлаа. Үзэгч та бүхэн гэр бүлийнхээ халуун 7 он амьсгалд аятаа тухтай сайхан амраарай баяртай үзэгч та.